За сайн бацгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргье. За Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөл танилцуулагдж байна. Энэ жил 15.3 их найдын 124 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж тусгаж оруулж ирсэн байна. Монгол Улсын төсвийн зарлага бол энэ жил 36 орчим их найд төгрөг байгаа. Энэ улсын төсвийн хөрөнгө оруулалт хэсэгтэр нь бол нэг 10 орчим хувь бид нар ер нь жил олгоо ер нь барилга байшин бүтээн байгуулалтанд зориулж явдаг. Энэ бол нэг ойролцоо дүнгээр болохоор нэг манайх нэг 5 орчим их найд төгрөгийн бүтээн байгуулалт ер нь жилдээ ойролцоо доо ер нь төлөвлөлтгөө гэсэн үг. Тэгэхээр 15.3 их найдыг бид нар энэ жил хөгжлийн төлөвлөгөөнд оруулчихсан байна. Энийгээ төсвүүдээрээ яаж багтаах юм, ямар шалгуураар энэ төслүүдээсээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусах юм бэ гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт нь бол энэ хөдөө аж ахуйн чиглэлээр буюу Евроаз эдийн засгийн холбооны худалдааны төр хилцээр хийсэн байгаа бид нар. Энэ төр хилцээрийн хүрээнд бид нар бол Атрын 4-р аян арьс шир үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ гэж тусгачсан байна. Өнөөдөр Монгол одоо хөдөө аж ахуйн салбарт бол арьс шир маш ихээр хаягдж байгаа. Тэгээ арьс ширээ бид нар бас түүхээр нь шалтгаан экспортод гаргах энэ боломж болцоо яагаад байдгүй юм болоо. Энд одоо хууль эрх зүйн болон ямар ерөн цаад дотор байдгийг. Хоёрдугаарт нь аж үйлдвэржилтийн парк гэдэг эмээлт аж үйлдвэржилтийн парк гэдэг хотод баригдаж байгаа. Тэр утгаараа бол энэ Улаанбаатар хотын иргэн тойронд байгаа арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг бүгдээр ингээд аж үйлдвэржилтийн парк руугаа болоод нүүлгэх юм бодлого хэрэгжүүлэх юм. Тэгэхээр одоо бидний энэ жилийн энэ олгож байгаа энэ дэмжлэг тусалцаа чинь аль чиглэлээр ер нь арьс ширний ямар хэмжээний хүрээний одоо дэмжлэг үзүүлж хэр олон компаниуд энд хамрагдаж тэгээ хэдэн жилийн дараа үр дүн гарч ямар өөрчлөлт үзүүлнэ гэсэн юм тооцоолол байгаа юм бэ. Ажлын 5 номерын микрофоныг нээ. За хөдөө аж ахуйн гаралтай түүхийдээ боловсруулахаар улсын хэмжээнд 2 үйлдвэр технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжлал хийж байна. За эхнийх нь ховдын үйлдвэр технологийн парк улсын төсвөөр шаардлагатай дэд бүтц цэвэрлэх байгууламж, эрчим хүч, дулаан зам харилцаа холбооны одоо хөрөнгө оруулалтууд хийж дууссан. За энэ дээр бол баруун 5 аймгийн арьс шир түүхэд боловсруулах үйлдвэрүүд төвлөрнө. За Монгол Улсын хэмжээнд үндсэндээ арьс ширний 24 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. 2 үйлдвэр дарханд, 1 үйлдвэр Өвөр хангаад, бус нь Улаанбаатар хот хан үйлдвэрхт байгаа. Энэ суурьшлийн бүсд орчихсон байгаа. Арьс ширний үйлдвэрийн гол онцлог нь цэвэрлэх байгууламж, химийн одоо хортой олон бодис ашигладаг тул бие даасан өөр цэвэрлэх байгууламж байдаг. Ахуй цэвэрлэх байгууламжлууд нийлүүлэх болцоогүй. За энэтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төсөв дээр цэвэрлэх байгууламж, эрчим хүч, дулаан, шаардлагатай бусдын үтсийн 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв батлаад санхүүжуулаад ажил нь эд явж байна. За энэ хөрөнгө оруулалтын ажил дууссаны дараа энд хотын төвд байгаа 21 үйлдвэр нүүн шилжиж эмээлт аж үйлдвэрийн парк дээр төвлөрнө. Тэрний дараа энэ орон байрын газрын суллах, чөлөөлөх, дахин төлөвлөх ийм бодлогын арга хэмжээ явахаар хийж байгаа. Ингэж ижил одоо бид энэ арьс ширнийхээ боловсруулалтыг бүрэн хийн. Хөдөө аж ахуйн салбарт бол ноолуур, ноосны одоо боловсруулалтыг бүрэн хийж байна. Бодын одоо арьс шир боломжийн байна. Бог буюу ямаа хоньны одоо арьсны хийн дээр бол зах зээл маш одоо хязгаарлагдмал байгаа. Нөгөө талаар дэлхийн нийтийн одоо хэрэглээнд их том өөрчлөлт гарч илүү зөөлөн, гоён, нано бусад юм синтетик материалаар хийсэн хувцс сонорын хэрэглээх өндөр болж ийм уламжлал савхин эдэл хувцсны хэрэглээ, нэхий дээл хувцсны хэрэглээ бол эрс багассан толботоогоор манай бог дээр бол нэлээд асуудал байгаа. За энийгээ тэгээ шийдэхэд бол энэ 2 төв дээр л боловсруулаад явхад манай хүчин чад, суурлагдсан чадах бүрэн одоо хангана гэсэн тооцоотой. За энэ дээр бас Евроазийн зах зээлтэй хийсэн 3 жилийн гэрээ бол гол хөшүүрэг болно. Яагаад гэвэл энэ 180 сая хүн амтай сэрүүн бүсийн манай 90 оноос өмнөх уламжлалт зах зээл байгаа. Хуучин манай энэ түүхэд бараанууд танигдсан. За энийг гэрээг одоо үр дүнтэй болгохоор зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг одоо Евроазийн орнуудтай холбогдох хорой цэр, мэрэгжлийн хяналтын, гайлын одоо байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 5 орны парламент үндсэндээ эзлэн баталсан. Одоо ингээд хэрэгжих хугацаа тоолоод эхэлсэн. Үндсэндээ 7 сарын 1 гэхэд энэ гэрээ хүчин төгөлдөр болоод явна. За төсөв улсын төсөвт 27 оны төсвийн хүрээ 2.2 их найдэл
хөрөнгө оруулалт хийх орон зай байгаа. Яагаад гэвэл бид өнгөрсөн хугацаанд улс төрийн шийдвэр парламентээр их гарсан, урсгал зардал эрс нэмэгдсэн. Үндсэндээ 27 онд бол урсгал зардал 4-6 их найдын одоо нэмэгдэл орж ирж байгаа. Энтэй холбоотойгоор шинэ хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зай дууссан. Тэгэхээр одоо 26 онд үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтаас 2.2 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх л төсвийн орон зай байгаа. За энэ дээр бид нэр гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхээр төсвийн хүрээ өргөн барьсан. Хэрвээ Алтан ширээ нефтийн үйлдвэр, Эрдэм хөрөнгө усан цахилгаан станц төсөл энэ шалгуураас ангидаар одоо өнөөдөр их хурлаар хэлж байгаа хууль дэмжигдвэл оронд нь нэг 5 орчим их найд төгрөгийн гадаад зээлийн ашиглалт нэмэгдэнэ. Энэ гадаад зээлийн ашиглалт гэдгээр сая түрүүний хэлсэн эрүүл мэндийн салбар 17 аймаг за боловсрол баг дунд боловсролын хүрээнд хийгдэж байгаа гадаад зээлээр хийгдэж байгаа маш олон хөтөлбөрүүд хэрэгжих орон зай үүснэ. Энэ хоёр төслийг чөлөөлөхгүй бол бусад гадаад зээлийн ашиглалт мөнгөний хэмжээгээр хязгаарлагдана. Тэгэхээр бидний бол төсвийн шинэ хөрөнгө оруулалтын